Сайн байцгаана уу багш нараа. За энэхүү бичлэгээрээ бид E-Class-ийг UBD-ийн Cobank тестээр асуулт бүртгэх, шалгалт үүсгэх, шалгалтанд асуулт нэмэх, шалгалтыг анги руу явуулах, шалгалтын цагийн тохиргоо гэсэн 5 зүйлийн талаар ярилцах болно. За бүгдээрээ E-Class-ийг UBD-ийн рүүгээ ороод энэ чэнэс за жишээ багшийн ирэхээр бүгдээ нэвтэж оръё. За жишээ багшийн ирэхээр нэвтэж орохоор энд та бүгдэд за ангийн тоо, багш нарын тоо, за энэ манай сурагчийн тоо гэх зүйлсүүд харагдана. За ингээд танаа сургуулийн хэмжээнд хэдэн сурагч, хэдэн багш, хэдэн анги бүртгэлтэй байгаагаас шалгалт өгсөн хүүхдийн тоо, дахин өгсөн хүүхдийн тоо гэх зүйлс харагдана. За энэ чэнэс бол манай дээр үүсгэсэн шалгалтын тоо. За мөн та шинэ шалгалт үүсгвэл таны шалгалтын тоо нэмэгдэнэ. За даалгаврын сангийн тоо харагдаж байгаа. За E-Class-ийг UBD-ийн хэвээ та увсаас холбогдож байгаа бол уус-ийг UBD-ийн гэж хандаж болно. Сэлэнг бол сэлэнцийг UBD-ийн гэсэн байдлаар хандах боломжтой. За өнөөдөр бол ерөнхийдөө E-Class-ийг UBD-ийн гэдгээрээ би тайлбарлаад явах болно. За үндсэн асуултын сан төслөө орвол даалгавар, шалгалт, анги, статик, шалгалтын хэсэг гэсэн 5 дэд хэсэгтэй. За даалгавар гэдэг хэсэг маань даалгаврын сан болон даалгавар оруулах гэж байгаа. За даалгаврын сан гэдэг хэсэг рүү орвол за ингээд та миний даалгавар буюу энэ багшийн маань бүртгэсэн 2 асуулт байна. За миний даалгаврыг идэвхжүүлэхэ болвол ингээ манай систем дээр бүртгэсэн асуултууд та бүгдэд харагдах боломжтой байгаа. За энэ дээр жишээ болго бүгдээрээ даалгавар оруулж үзье. За даалгавар оруулах гэдэг хэсгийг даачны дараа яах вэ гэхээр за даалгаврынхаа төрлийг сонгоно. За нэг сонголттой, олон сонголттой нөхөж бичдэг. Гэт та энэ чэнэс өөрийн дуртай сэдвээ сонгоод, төрлөө сонгоод за тухайн даалгавартаа оноо өгөх боломжтой. За 1 эсвэл 10 хүссэн оноогоо за 1 гэсэн оноо өгчээ. За танин мэдхийн төвшин болвол мөн бас адилхан за зэрэгээ санах, ойлгох, хэрэглэх, дадлан, шинжлэх, хүндлэх, бүтээх гэсэн байгаа. Хүндрлийн зэргийг нь бас хийж болно. За хүндрлийн зэрэг нь бол иймэрхүү байдлаар явагдана. За жишээ байдлаар бүгдээрээ даалгавар оруулж өгнө. Энд чи за Монгол улс хэдэн аймагтай вэ гэд оруулж өгье. За 7 тексттэй нь та өөрийн хүссэн зүйлээ бас бичиж өгөх боломжтой. Жишээлбэл энэ бол за Монгол улсын талаар тухай биччихлээ. За нэмэлт өгүүлбэл хэсэгтээ та бол текст, томьёо, зураг, видео, аудио гэсэн зүйлсүүдийг нэмэлтээр оруулж өгч болно. За хариулт гэдэг хэсэг дээр бол хариултуудаа бүгдийг нь оруулаад өгчээ. За 21 аймагтай 20 аймагтай 9 аймагтай за 19 аймагтай за ингээд 5 дахь хариултаа бүгдээр устгах чинь за хариулт устгах болон нэмэх дээр бол та хэдэн ч хариулт байж болно. Энд чинь нэмэх гэдэг товчид дараа та хүснээр хариултуудаа нэмнэ. За устгахаар бол гарчна. За тэгээд зөв гэж бодсон хариултынхаа урталд та чеклж өгөөд за энэ бол зөв хариулт юм аа гэд. За даалгавар оруулах хэсэг маань бол ингээ болоо. Та зөв хариултын тэмдэглэгээ буюу энэ дээр энэ яагаад зөв хариулт нь вэ гэдэг дээр та бичиж өгөх боломжтой. За 21 аймагтай зөв хариулт гэд биччихье. За хүсэх юм бол та теле хичээлтэй холбоотой
линк болон контентуудын линкүүдийн хэмжээ байршуулж өгөх боломжтой. За ингээд бүгдээрээ энэ даалгаврыг бүртгэнэ. За ингээд амжилттай бүртгэж байгаа. За одоо ингээд даалгаврын сан гэдэг төслөө ороход за бидний саяны бүртгэсэн даалгаврын чинь харагдаж байна. За дараач хэсэг. За шалгалт. За шалгалт болвол за шалгалт бүртгэх гэдэг хэсэг рүү ороод за шалгалтын нэрийг бичиж өгнө. За туршилтын шалгалт. За энэ тайлбар дээр ч юм бэ. За шалгалтын нэр, тайлбар, за судалгатгуун нь юу юм бэ гэж судалгатгуунаа сонгож өгнө гэсэн үг. За энэ нь бол жишээ болохоор бүгдээр ингээд газар зүйгээд 7 дугаар ангид өгчээ. За шалгалтын сонголтууд гэсэн хэсэг байгаа. За энэ дээр бол дахин өгөх, шалгалтын үр дүн харах, даалгавар холих, хариулт холих, AR царай ашиглах гэж байгаа. За энэ дахин өгөх гэдэг маань тухайн шалгалтыг сурагч маань өгч дуусны дараа хэдэн ч удаа дахин өгөх боломжтой болж байгаа. Энийг чиглэх юм бол за шалгалтын үр дүн харна гэх юм бол тухайн шалгалт маань шалгалтаа өгч дуусныхаа дараа оноогоо харчаад за би нэгдүгээр асуултан дээрээ алдсан юм уу, хоёрдугаар асуултан дээрээ алдсан юм уу гэдгийг шалгаж болно гэх юм бол шалгалтын үр дүн харах гэдэг хэсгийг чеклэнэ. За дараагийнх нь гэх юм бол даалгавруудыг холих, за хариултыг холих гэдэг юу байгаа. За энэ нь бол сурагч дээр рандом байдлаар асуулт болон даалгаврын хариултууд холилдож харагдана гэсэн үг. За гуравт нь гэвэл AI ашиглах гэж байгаа. За энэ бол үлдэлтийн эцсийн шалгалт ч юм уу ямар нэгэн төгсөлтийн шалгалтын дээр ашиглах тохиомжтой. AI гэдэг маань тухайн камераар урдаас нь харж агаад тухайн хүүхэд толгоогоо хэр их хөдлөсөн бэ гэдгээс цаанаа бичиж байгаа гэсэн үг. За бүгдээрээ даалгаврын холиод, хариултуудын холиод за шалгалтын үр дүнг харъя гэд чеклэжээ. За ингээд шинээр бүгдээрээ шалгалт үүсгэсэн. За одоогийн байдлаар англи руу явуулаагүй болохоор тиг. За нийт даалгавар нь тиг. За одоо энэ дээрээ бүгдээрээ асуултуудаа оруулж ирнэ гэсэн үг. За энэ арт талын тохиргоо гэдэг хэсгийг нэмэх гэдэг товчон дээр дарвал бүгдээрээ энэ тухайн шалгалтын дээр даалгавар оруулж өгөх боломжтой болж байгаа. За энэ багшийн маань жишээ багшийн маань бүтгсэн 3 асуултууд. За энийгээ бодволаад ингээ харуул маш олон асуулт харагдаж байгаа. За эхлээд сая сүүлд бүтгсэн. За Монгол Улс хэдэн аймагтай вэ гэдэг нэг асуулт оруулж жишээгээ. За энэ доор байгаа асуултуудаас болсон асуултууд бүгдээрээ сонгоод за ингээд асуултуудаа нэмээд өгсөн. За энэ дээрээс бүгдээрээ бүртгэх гэдгээ дараад ингээд нийт асуултуудаа нэмээд өгсөн энэ шалгалтын хэв. За тухайн шалгалтыг бүгдээрээ анги руу явуулах гэх юм бол тухайн шалгалтаа сонгоод ангиа сонгож өгөөд бүртгэх гэдэгтээ дарнаа. За ингээд англи руугаа явуулсан даалгавруудаа хийсэн. За ингэснээр бүгдээрээ яаж байгаа гэхээр за асуултаа бүртгэсэн. За шалгалтаа үүсгээс болсон. Шалгалтанд асуултуудыг нэмэхийг болсон. За сая англи руу явуулсан гэсэн. За одоо сүүлийнх нь буюу за шалгалтын цагийн тохиргоо гэдэг хэсэг байгаа. За энэ дээр яах вэ гэхээр бүгдээрээ за шалгалтын хэсэг гэдэг рүү ороод харах юм бол за 7 асуулттай сүүлийн шалгалт бол итгэхгүй, эхлэх болон дуусах цаг байхгүй ингэж харагдаж байгаа. За энэ дээрээ итгэжүүлэх гэдэг товчийг дараад тухайн шалгалтынхаа цагийг сонгож өгнө. За 2 сарын 5-наас за 2 сарын за 13-ны хүртэл. За ингээд өглөө 11-ээс орой 11:55 хүртэл 20 минут хугацаатай. За ингэж
байрлуулбал яах вэ гэхээр тухайн шалгалт нь 2 сарын 5-наас 13-ны хүртэл ихэвтэй байна. За энэ хугацаанд хүүхэд маань нэвтэрч ороод эхлэх гэдэг товчоо даасан үед яг шалгалтын цаг буюу 20 минутанд гүйж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд хүссэн үедээ хүүхэд маань тухайн шалгалтыг өгөх боломжтой болно гэсэн үг. Нөгөө өөр тохиргоо нь хэм бол за бүгдээрээ 2 сарын 5-ны өглөө 11-ээс за өдөр 2 цаг хүртэл 2 цаг 55 минут хүртэл гээд за ингээд жинхэнэ шалгалт гэдгийг идэвхжүүлвэл зөвхөн энэ хугацаанд хүүхдүүд маань зэрэг эхлээд зэрэг дуусна гэсэн үг. Ерөөсөө 2 цаг 50 минутанд ороод шалгалтаа өгөх гээд хүүхдүүд маань эхлэхэд арахад 5 минут дуусна гэсэн үг. Энэ шалгалт маань хэдэн цагт ч орсон, яг энэ хугацаанд орсон хүүхдүүд хэдэн цагт ч орсон хамаагүй 2 цаг 55 минутанд бүгд автоматар хаагдана гэсэн үг. За жинхэнэ шалгалт гэдэг бол яг үлээлтийн эцсийн шалгалт болон төгссөн шалгалтын дээр ашиглавал их тохиромжтой. За бүгдээр одоо ингээд жинхэнэ шалгалттай ингээд идэвхжүүлж байна. За тэгээ та бүгд энэ чанаас бол үр дүн гэдэг хэсэг рүү ороод бас тухайн шалгалт маань дуусны дараа үр дүнгуудыг татаж авах боломжтой. За шалгалтын жагсаалт дээрээс анализ гэдэг хэсэг рүү ороод за тухайн хүүхдүүд маань ангийнхан маань хэдэн хувьтай яаж тухайн асуултууд дээр ажилласан бэ гэдгийг шалгах боломжтой. Дундаж оноо гэдэг зэс рүү ороод сурагч тус бүр ямар хөө байдлаар хариулсан хэдэн оноо авсан гэдгийг та бүгд бас харах боломжтой гэсэн үг. За бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За асуух зүйл авах юм бол та бидэнтэй холбоо бариад асууж болно. За баярлалаа.